Сүүлийн жилүүдэд ахмадууд тэтгэврийн зээл авах нь эрс нэмэгдэж байна. Тэтгэвэр авагчдын дийлэн хувь нь тэтгэврийн зээлтэй бөгөөд зээлийн төлбөр нь сар бүрийн орлогынх нь ихэнх хувийг эзэлж амжиргаанд нь дарамт учруулдаг байна. Дорнот аймгийн хэмжээнд 2025 оны 12 дугаар сарын байдлаар нийгмийн даатгалын сангаас 14932 иргэн тэтгэвэр авч байгаа бол үүний 9563 иргэн нь тэтгэврийн зээлтэй байна. Манай аймагт 2025 оны жилийн эцсийн байдлаар 9563 тэтгэвэр авагчийн 85.4 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. За энэ нь нийт зээлийн үлдэгдлийн 14.5%-ийг эзэлж байгаа. Одоогийн байдлаар манай аймагт Хаан банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны салбаруудаар 36 сарын тэтгэврийн хэмжээг өр орлогын харьцааг 50-100% харьцаатайгаар олгоод явж байгаа. Ихэнхдээ ер нь бол сар шинийн баяраар л ачаал нь нэмэгдээд байгаа. Одоохондоо банкуд жоох ачаалтай л ажиллаж байна. Зээлтэй ахмадууд тэтгэврийн орлогынхоо 80 гаруй хувийг зээлийн төлбөрт суутгуулж үлдсэн 17% орлогоороо эмтараа ойр зүрийн хэрэгцээг хангаж байгаамаа. Нэг үгээр хэлбэл ахмадуудын тэтгэврт тэржигтэй зээл төлөхөд зориулагдж байна.